Сайн байцгаана уу. Энд хаа би эрхэм хүндэт сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ сонсож байгаа мөчийн мэндийг хүргэе. За өнөөдөр энэ хаа подкастынхаа зочин хөтлөгч маркетер хотлоотойгоо хамтраад подкастаа хөтлөж байна. Тэгээд энэ удаагийн зочноор маань бас маш сонирхолтой хүн оролцож байгаа. Яг YouTube сувгаар нь маш олон хүмүүс таньдаг те. Тэгэхээр Эрдэнэбаатар боёо Баатараа маань орж байгаа. Кино задлан санаа сой подкастын үүсгэн байгуулагч. За хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээ манай подкастын ерөөдөө зорилго маань юу вэ гэхээр яг одоо нэг бизнес эхлэх гээд ч юм уу те эхэлцэн явж байгаа. Ингээд нэг за би одоо яах вүлээ? Ямар нэг урам зориг хайж байгаа тийм хүмүүст зориулагдсан байдаг. Тэгээ дээрэс нь яг энэ чиглэлийнхаа нэлээд салбартаа танигдсан олон жил энэ дээр одоо алдаа оноогоо хоримтлуулсан хүмүүсийг урьж оролцуулаад тэдгээр залуучуудаа урам зориг өгөх зорилготой подкастыг одоо хөтлөөд явж байна. За ойлголоо. За өрсөнд баярлалаа. Тэг үзэж байгаа хүмүүст өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн зочноо болохоор би тэгээд айгүй сонирхолтой зочноор сонгосон байгаа. Тэгээд хүмүүс маань зарим нь мэддэг гэж магадгүй, ер нь нэлээд YouTube суурьтай үздэг хүмүүс маань бол мэддэг гэж магадгүй л дээ. Тэр нь юу гэхээр баг миний мэдхээр хамгийн анхны YouTuber Гүү. Ер нь бүр зөндөө байгаа шүү дээ. Зөндөө байгаа ч гэсэн ер нь анхны хиддээ ол орчдөг тий. Би тэгэж яг сонсч ирсэн. Монголдоо. За магадгүй би бас яг хэлж мэдэхгүй. Гэхдээ надаас өмнө хүмүүс байсан байх тий. Аха. За тэгэнгүүт одоо яг хамгийн анх ингээд яг YouTube руу орох тэр одоо хүсэл сэтэл нь хаанаас төрж исэн бэ? Ягаад ингээд орж эхэлж исэн бэ? Тэгээ тууштай бас нэлээд олон жил болчлаа. Хэдэн жил яг ингээд контентоор явж байгаа вэ? За анх 2018 оны 10 сарын 20-нд YouTube дээр анхны видеого пост хийжсэн. Тэрнээс зүгээр YouTube суугуул нэгэд бол удаж илсэн л та 2008 онд нийцсэн байсан. Тэгээд ганц хоёр оруулаад. Тэгээд нэг officially одоо ингэж видео цувралаар оруулж ирсэн 2018 он байхгүй. Тэгээд чинь зүгээр нэг юу ажилласан би нэг киноны behind the scene буюу нэг киноны зураг авалтаа артлын юмнуудыг цуглуулдаг компьютерийн хаардан дээр. Тэнгүүтээ компьютерийн хаард үрээд ямар устгаа хэлтэй шүү дээ. Тэгээд за тухайд чинь 2008 онд хүмүүс яаж YouTube хэрэглэдэг вэ гэхээр нөө үсний баяр янз бүрийн бичлэг зүгээр YouTube дээр аплод хийчихдэг. Тэгэл тэд нар өөрсдөө л хадгалж яадаг нөө public-ийн YouTube-ос хүн үзнэс ойлголт байхгүй. Тэгж өгдөгс тэр шиг за YouTube дээр хадгалчих гэж бодоод оруулсан. Тэгтээ за жоохон жижиглээд монтажлаад оруулчих гэж бодоод тэгсэн ард нэг хоолоод ивсч тийм үү гэж бодоод юм тавиад оруулчихгүй юу. Тэгэл пост хийсэн юм байна да 10 сарын 20-нд. Тэгээ яг киноны групп рүү шеэрлээ. Тухайд ийм контент байж байгаа гоё юм байна хийгээч гээд хүмүүс сэтгэлүүлтэйгээд тэгээ яг нэг үзэнчил 10 20 30 100 дугаар л хийсэн явчихсан. Хүмүүсийн урмаар гэх юм уу да тий. Тэр нь 2018 он. 18 он. Тэгээ тэрний өмнө ч гэсэн бас хийгэл байсан. Тэр үедээ бол өөрийнхөө юмнуудыг л хадгалдаг л. Тийм зүгээр видео оруулаад оруулж орхичдаг гэсэн. Ерөнхийдөө нөгөө угаасаа видео creator, content creator юм уу эсвэл өөр салбарын хүн байж байгаа тийшээ орсон уу? Сонирхлоороо орсон юм уу? Ямар ер нь тийм мэдрэмж чамаа хийшээ. Point нь яг юу вэ? Төлөгчөө. Зөв. Ер нь бол сонирхолтой. Би ч 3 мэргэжлийг хэлж бол эхнийг нь болохоор одоо нэг коллежд бол электроник инженер төгссөн. Бакалавр болохоор тайз дэлгэцийн найрлагчаар, магистр болохоор улс төр судлалаар явж байгаа. Тэгээд одоо энэ киноны аюух сонирхон судалтай учраас энэ нэрээ одоо юу гэдэг те хобби болгож хөгжүүлээд тэгээд хөтлөөд нээсэн гэсэн үг YouTube суугаа бол. Үндсэн ажилласан карьер гэх юм бол дандаа л стратеги төрөлтөө юу одоо бизнес талтай нэлээд явсан гэсэн үг. Томилогдсон одоо гүйцэтгэх удирдлагаар бол 14-5 жил ажилласан. Одоо ерөөхдөө Ray Media чинь дотроо хэдэн 7 контент ер нь яг Ray Media гэдэг үүсгэн байгуулсан тий. Тэгэхээр одоо Ray Media-гийн үүсгэн байгуулсан зорилго нь юу байсан бэ? Зөвхөн контент креатор тал руугаа энэ салбарыг базъя гэж орсон уу? Эсвэл өөр салбарууд дээр бас байгаа юу? Яг анхнаасаа би нэг кино задлан гээд YouTube сувга хийгээ явж байхдаа ганцаараа өөр компанитай явдаг гэсэн л да. Тэгээд дангаараа явахдаа хангалттай орлого болдог. Тэгтээ нэг ингээ явах нэг жоохон юу гэдэг тийм багдмаарч юм шиг арай жоохон өргөжүүлмэр санагцсан л да. Тэнгүүтээ Америкийн Vox Media гэдэг компани бизнес модельийг яг харж агаад тэдний таалагдсан байхгүй. Хүмүүс харахтаа бол олон сувг байна л гэж хаардیں۔ Тэгэхээр цаана шал ондоо өөр юм явагдаж байгаа. Тэрийг нь олж хараад тэр бизнес модельийг буулгаад хөрөнгө оруулагчтайгаа уулзаад за ийм хиймээр байна гэдэг хөрөнгө оруулалтад анх эхэлж ирсэн. Уг нь бол янз янзын нэр сонгож байгаа. Тэгээ сүүлд нь Real Entertainment Industry гэдэг үг 3 үгний нийлбэр нь Ray Media болоод
компани байгуулж ирсэн. Яг дотор бол бид нар бол нийтээ нэг 20 гаруй сууг тестл хийж лээсэн л та. За энэ явах нүг үгүй гэл тестэлсэн. Тэгээд яг зарим нь одоо слипэн буюу унтуулсан байгаа. Нийтдээ бол яг 15 суугийг бол Facebook, Instagram, YouTube гурван дээр зэрэг үүсгэсэн байхгүй. Тэгэхээр энэ чинь автоматар 3 болоод үүсгэгдэн шүү дээ, тий. Тэгээ бүгдийг арчлаад ер нь яад юм бэ гэсэн тийм мэдлэг ноу-хау суулгаж ирсэн бид нар үүсдэг. Яавал явд юм бэ, яавал явдгүй юм бэ гэдэг. Тэгэд энэний цаана бас нэг өөр бизнес модель явж байгаа л да. Яг энийг таньдаг хүмүүсийн харсан хүмүүстэй өөрөөгөө яг олон зууг нээжлээ л дээ. Тэгэхдээ тэр нь ил харагдж байгаа л хэлбэр нь болохоос цаана шал өөр бизнес модельтэй гэсэн үг. Vox Media гэж штэ. Би бас айгаа сонирхдаг байсан байхгүй юу? Энэ яг нэг юм цаана нь явж байгаа одоо ноу хау гэх юм уу яг үйл ажиллагаа явуулж байгаа нь айгүй зэгцтэй, ойлгомжтой, бүр нэг юм шинэ төрөл байгаа байхгүй. Тэгээ контент хийдэг хүмүүст бол ялангуяа нэг юм скриптээ яаж гаргах уу, дис дараалал хэн нь яг найруулга хийгээд хэн нь яг монтаж хийгээд ч гэдэг юм уу. Тим ноу хау байх ёстой санагдчихсан байхгүй Vox-ыг үзэж байхад. Тэгэхээр Ray Media-гийн маань яг энэ 7 сууг маань энэ үйл ажиллагаа маань яг энэ ноу хауаг яг монголжуулж ингэж цааш нэр буулгасан тийм ноу хавтай байдаг уу? Тэрнээсээ хаалцж болох уу? Айгуу сонирхолтой зэрэг. Ер нь бол тийм монголжуулж болгосон гэсэн үг. Монгол тохирохоор нь хэрэгжүүлж байгаа байхгүй. За гол нь болохоор яг нөө сувгдаа биш цаадалт нарай өөр юм аа одоо бизнес модель гэдэг нь олон төрлийн ч юм уу. За хамгийн энгийнээр хэлэх юм бол хотлоо одоо ингээд надаар юм рекламд болъё л дээ. Тэгээд кино задлан дээр ч очиж. Тэгвэл кино задлангийн үзэгчд нь юу гэдэг нь тэдэс тэдэн насны аудиенс нь нэг тийм байх. Тэгсэн чинь хотлоогийн сурчлах гэж байгаа хүүхэд ч юм уу нэг бол настай хүн ч юм уу өөр хүмүүс тахаар тэр таарах сегмент байхгүй ч болно шүү дээ. Тэнгүүт нь биднэрт энэ байна гэдэг дахиад дараагийн суугаад гаргаж ирэх байхгүй. Зүгээр хамгийн наад зах юм. Тэгээ цаана технологийн тэгтээ өөр юм явж байгаа л да. Vox Media ч бас шал ондоо бас сонирм бизнес модельтэй. Тэр нэг одоо бид нэр phase 2 дээр явж байна. Одоо юу хэлэх юм бол phase 5 хүртэл явна. Phase 1-д болсон. Phase 2 бол одоо нэг бол одоо phase 1-ийг тайлбарлах юм бол аудиенс зөвлөх гэсэн тийм бид нэг үүсдэг тийм хүмүүс төрөл төрлөөрөө. Хоёр бол одоо энэ дээр бид нэр маркетинг эйженси болж урьж байгаа байхгүй. Хүмүүсийн рекламыг цацлыг авдаг гэсэн. Одоо болохоор брендинг те консалтинг тэр бүх юмтай уялдуулаад цацалтай нь уялдуулж байгаа нь дахиад өөр болоод хувирчиж байгаа. Тэгээ phase 3, phase 4 гэж зөндөөнд байгуулсан 5 жилээр. Харин яг түрүүн бит хоёр бас яг эхлэхээс подкаст эхлэхээс өмнө яг ярьж исэн тэр хэсгийг ингээд реклам байгаа ч гэсэн одоо нөгөө контент дотор нь баг реклам байхгүй юм шиг ингэж аюу гой уусч орж ирдэг гэд тий. Тэгээ тэр одоо бусад контентууд эсвэл подкастуудыг сонсож байхад ингээл ярьж ийснэ гинтхэн ингээ шууд барайл одоо рекламддаг ч юм уу тий. Ингээ яваад идэх штэ тий. Тэр нь бас нэг тэр болгон хүмүүст хүрдэггүй. Эсвэргээрээ одоо танай подкастн дээр ч юм уу эсвэл канал задлан дотор орчихсон байгаа бүтээгдэхүүнүүдийг ерөөсө маркетинг хийж ин гэж харагдахгүй нэг тийм түүл байна тий. Тэр бол ер нь зорилго л да. Яг бол реклам гарч ирвэл ихэнх хүмүүс скип алгасчихсан. Тэрийг явуулахгүй байх зорилготой байхгүй юу? Тэгэл анх тэгж нөө уусгаж ирсэн. Тэгэхээр нөө нэг манах дээр орж байгаа юмнууд ямар нэг юм шинэ юм санаачлаар киноны лист ч юм уу цуврал ч юм уу оруулахаар босуудны анзаардаг яг дүүргээд л юм л. Тэгвэл яаж нэхэр тэднийг тэгж орсон биш танах ингэж ор гэ. Тэгэл тэр нэг өргөжөөл янз янз адилхан хаасаг бол хуулаад явдаг юм шиг үлээ. Гол зорилго бол яг дараа нэг YouTube дээр нэг үзэлтийн хамгийн их most played хэсгийг харахад реклам тест байдаг. Энэ юу ч үгээд буцааж ухраадаг аахгүй манайх бол эсэргээрээ. Тэг бас тэрийг жоохон мэдрэмжтэй байх хэрэгтэй. Байнга одоо тэгж гусуулах зарим тохиол цогцохгүй киноны үйл явдлаас хамаарат яг алин дээр нь гусуулах, зарим дээр нь инженеэр явуулах, зарим дээр нь шулуухан төр хүлээж байгаарэ гэж байгаа яг ойлгомжтойгоор хэлэх юм. Маш олон аргууд байгаа. Ер нь бол контентоос хамаарат тань мэдэн контентээр яаж явах юм, подкаст дээр яаж явах юм гэд нилээх ноо асуусан. Энэ хугацаанд маш олон. Аюух сони юм байт юм лээ. Ерөөсөн хүн мэддэг хэрнээ мэддүүдээ тэрийг хэрэгжилж чаддгүй юм байл л да. Тэрийг яг системтэйгээр зөв хэрэгжилж тэр нь цогцолж ашиглах юм лээ. Одоо чинь ингээд чиний аргач ямар ингээд зах зугаас сонсчлаа шүү дээ. Яг хэрэглэхээр тэр бүрэн ажиллахгүй. Тэгэхээр нэг юм шатлал байгаа байхгүй. 1 2 3 тэгэл нийлж ижил 100% ажиллах ч юм уу те. Нэг үсэг юм дутчих юм бол явахгүй. Харахад ажиллаад байгаа юм шиг мөртлөө. Тийм л бизнес юм лээ. Одоо бас үзэгчд маань сонирхолтой санагдаж магадгүй л те. Айгүй их юм киноны сувгууд бас араасаа зөндөө гарч ирж байна. Тэгэнгүүт өөрөө чи хувьд яг энэ чиглэл дээр хамгийн удаан ажилласан туршлагатайгаараач тэр киноны сувгуудад
чанаргүй олон сууг гарч ирээд эсвэл одоо short кинонуудыг үзээд дасаад хүмүүсийн нэг юм сэтгэл зүйд нэг юм суугаад ийн гэж яриад байгаа шүү дээ. Тэрэн дээр юм шүмжлэлтэй ханддаг. Тэр нь арай зөгцөхгүй байгаад байдаг. Тэр нь ийм болох хэрэгтэй гэдэг ч юм уу. Тийм үнцэг байгаа юу таны хувьд? Яг одоо харж байгаад ихэнх хүмүүс нөгөө хамгийн амархан subscribe цуглуулах арга бол кино ярих гэж байгаа юм л да. Бид нар бол анх бол кино ярьдаг гэсэн. Киноны артлыг тайлбарлаж ярьж байгаа байхгүй, explain хийж тэ. Боловсролын байдлаар энэ ингэж бүтдэм байна гэдэг. Тэгэхдээ тэрийг нийт массын ихэнх нь үзэхгүй учраас киноны үйл явдлыг ярьж эхэлсэн л тэ. Киноны үйл явдал ярьж байгаа суугууд бол гайгүй чанартай явж байгаа хэдэн сууг байгаа. Тэгэхдээ ихэнх суугууд нь ямар асуудал байна гэхээр зүгээр гадаад байгаа англи дээр recap-ийн одоо товчлыг нь шууд орчлоод монгол болгоод уншиж байгаа. Ямар ч хөдөлмөр гарахгүй те. Тэр киногоо үзэж ойлгосон ямар ч байдлын байхгүй, зүгээр л бэлэн 15 минутын гадаад видеог нь л энэ явах юм байна гэл яг монгол руу орчуулаад нюансыг мэдрэхгүйгээр одоо үйл явдалд орохгүй тэгж байгаа. Тэгээд маш их суугууд гарч байгаа. Тэр нь тэгж их гарах тусмаа хүмүүс нөгөө нэг бүтэн кино үзэх ойлж байгаа. Муу тал нэг бол кино театрт кино үзээ ч юм уу. Тэр киноны арын дэвсгэр хөгжим ямар байсан те. Дүрийн жүжиглэлт ямар байсан те. Тэрийг мэдрэхээ байж байгаа. Сая хотлоо гэлдэг чи бүгд л юм шортс юм руу орж эхэлж байгаа. Тэгэхдээ явандаа киноны суугууд угаасаа шигшигдээд байхгүй болно цаг үеийн хэдхэн жилийн дараа ирнэ. 3 жил нүү 4 5 жилийн дараа. Учир нь юу гэхээр одоо энэ цогц ирэх асуудал маш чанга болж байгаа. Дэлхийн нийт дээр тий цогц ирэхийн дүрс зураг ашигласан юм гүйсэн ингээд блоклогдоод ч юм уу copyright claim аваад бүр явах байна. Тэр яг original content хийж байгаа хүмүүс л гарч ирнэ. Тэр бидний дугаас бэлтгэсэн байгаа. Тэгээ цаг үеийг нь гараад шишигдэд бүх юм болно. Байгалийн шалгалаараа гэдэг шиг. Одоо нэг хэд хакууд байгаа даа штэ. Хөндлөө харуулцдаг ч юм уу тий. Дүрсээ тэр мэрийг бол нөгөө чинь зохиогч эрэхтэр л ажиллаж л байгаа хэ тий танаа. Ингээд байгаа бол тэгвэл энийг нь яаж дахиад зохиогч эрэхт хамруулах вэ гэ. Тийм бүр сүүлийн үед бол улам чангарч байгаа. Netflix бол энэ төр бүр амар анхаарч байгаа. Бүр зоог оруулсан ч барьдаг болсон байгаа. Одоо тэр сүүл гарсан нэг When Life Gives You Tangerine тэр бол айгүй мундаг corporate л бүр яач гэсэн барихаар. Одоо тэгэхээр энэ чинь цаана юм компани ажилладаг байхгүй. YouTube өөрөө байраад байгаа асуудал юу гэсэн биш. 3 дахь чим компани хөлсөөр мөнгө төлөөд яг юм мөрдөгч үнэрч нохоош ингээл самнаал явчихдаг байхгүй. Одоо би ингээд нэг контент хийгээд зохиогч ирэх асуудалд оролцоход магадгүй жилийн дараа сарын дараа баригддаг л байхгүй. Тийм үү зэрэг олон компаниуд ажиллаж идэг. Хайгаал. Зарим нь ингээд яг хүн үзэж байгаа репорт явуулдаг ч юм уу тий. Яаж ч гэсэн баригдана найдварт. Чангарч л байгаа юм байна та тэгэлдэг. Тэгэхээр түрүү нөгөө хэлжсэн шүү дээ брендинг гээд брендинг руу ер нь бид нэр ажиллах гад төлөвлөж байгаа гэсэн тий. Тий ажил эхэлсэн явж байгаа. Одоо яг ингээд юу яаж байгаа. Face 2 чинь одоо юу явж байгаа. Энэ чиглэлээр яаж байгаа. Хүмүүс яг ямар контентоор ормоор байгаа юм тий. За танах энэ дээр зөгцсөн байна. Ийм арга барилаар яв. Тэгээд заавал бид нэр ил харагдах цацалт биш тий. Артлын одоо ингээд энэ цэвэр ус байлгээд энэ брендинг нь юм ээ, савлганы юм ээ, copyright үгний юм ээ. Байж л бүх дагалдах юмуд нээж байгаа байхгүй лого брендинг. Тэгээд дээр нэмээ цацалтайгаар тэгэхээр энэ арай өөр болчихж байгаа. Одоо манай яг сонсож байгаа хүмүүс маань одоо эхлэж байгаа стартапууд ч юм уу тий мэдээж эрэг шууд одоо том хөрөнгө оруулалт аваагүй бол хөрөнгө оруулалтын хязгаарлагдмал орчинд байгаа учраас одоо үнэтэй одоо юу маркетинг хийх боломжгүй ч юм уу тий тэгээд өөрсдөө хийхдээ жоохон алдаа гаргадаг ч юм уу тий эсвэл одоо юу гэдэг бүтээгдэхүүний гол point бүтээгдэхүүнээс сурталчлах байхад одоо өөр зүйл дээр нь анхаарал хандуулдаг ч юм уу тэг хүн дээр нь эсвэл оролцсон ч гэдэг. Тэгэд яг ингээд зөв маркетинг гэж юу нь юуг тодорхойлох вэ? Одоо яг энэ стартапууд юун дээр маркетинга хийхдээ анхаараасаа яг мэдээж маш их хөрөнгө оруулахгүйгээр бага өртгөөр гэхдээ зөв маркетинг яаж хийх вэ? За наачаас маш их удаа ярьсан гэдэг байна тий. Айгуу том. Зөв маркетинг, буруу маркетинг гэдэг яг тодорхойлол хэцүү дээ шүү дээ тий. Энэ ч гэсэн яг ална гэл хийнгүү тэр нь явдаггүй ч юм. За энэ ч явах тэнгүү тэр нь бүр амар явчихдаг ч юм тий. Юм чи айгуу хоёр талтай байгаа гэдэг. Тэгэхээр хамгийн дөрөнд бол ерөөсөө л хэрэглэгчл мэдрэх юм билээ. Яг контент хийж байгаа ч гэсэн яг юу хүмүүс үзхийг хүсэж байна тий. Тэрийг л хэлдэм билээ. Одоо YouTube-ийн инженерчлэлийн албан хүртэл хийсэн мэт. Бид нар хүртэл YouTube-ийн алгоритм яаж ажилладаг өөрсдөө мэдэхгүй байна. Тэгэхээр бидний хамгийн их сайн зүйл бол үзэгчдийг хүссэн видеог л тэгэл болоо. Тэрнтэй адилхан бүтээгт хөгжүүлж бол тэр нэг Harvard-ийн Dan Williams хичээлээр дизайн тинк хичээлээр очиж хагаад нэг юу яжсан байхгүй. Ер нь бүтээгтүүнээ зах зээл дээр гаргаад хэрэглэгч ямар хариу үйлдэлийг үзүүлэх бид нар тэрийг хүн хэрэглэгч хүсэж байгааг үеийг мэдэх боломжгүй гэж байгаа байхгүй.
Яг тэрнтэй адилхан бид нар 20-30 сувг YouTube дээр тестэлж үзсэн гэдэг нь зах зээл дээр зүгээр алгадуулж үзэл яваадсахгүй энэ явах нь тэгэл алгадаад болж байгааг шүүж аваадсан байхгүй. Энэ бол тэгэхээр одоо зах зээл хайшиж ирэж магадгүй. Хэрэглэгчийн сонирхол хаашаач байж бэлэнлэх нь шүү дээ. Тэгэхээр маш их мэдрэмжтэй л байна. Ямар нэгэн одоо энэ маркетингийн ийм түүл имийг барья явлаа гэхэд бас тэр чинь яг амжилт олохгүй тий. Тэгэхээр хэрэглэгчийн мэдрэхин тул дунд нь орох юм шиг байгаа. Яг адилхан суугаад за энэ юу гэж яа яаж яа гэх тий. Зарим тохиолдолд хэрэглэгч чинь бас олон сегмент байгаа шүү дээ. Тухайн бүтээгдэхүүний гарч иртэл хэрэглэгч өөрөө огт мдээгүй байж хаад гарч ирсэн энэ над хэрэгтэй мэн гэж мэддэг тохиолдолж байгаа. Зарим нь амьдралын шаардлагаар үүсэж байгаа. Тэгэхээр энэ бол бүтэн маркетинг угаасаа том сэдв учраас айгүй дэлгэрэнгүй том яриг болох хаа. Одоо тэгэнгүүт яг зөвхөн YouTube гэлтгөө бусад цугууд дээр ч гэсэн контент хийгээд яг ингээд компани маань үйл ажиллагаа хийгээ явж байгаа штэ. Тэгэнгүүт яг энэ контентууд дээр яг хэрэглэгчээ мэдрэх гэдэг дээр энэ зах зээлд бусад цугууд дээр яг өмнө нь ингэж мэдрэхэд яалтчгүй судалгаа хэрэгтэй юм байлээ ч юм уу эсвэл одоо яг түрүүн тестлэн гэж ярьсан шүү дээ. Тэрэн шиг одоо тренд дагана гэдэг ч юм уу 2025 онд Instagram нэг ингэх гээд байгаа мэн гэдэг тэр ер нь хэр чухал нөлөөтэй байдаг вэ? За контент хийхэд бол ер нь бол ихэнх контент хийж байгаа хүмүүс зөвлөдөг бол evergreen контент хийх зөвлөдөг. Тэр нь болохоор мөнгө нөгөө ямар ч цаг үед үздэг контент бүгд жишээ авах юм бол одоо дэлхийн шилдэг 10 архитектурын уран барилга гэдэг юм уу. Тэгэхээр бол 2019 чинь үзэж байна, 2025 ч үзэж байна те. Тэгэхээр энийг evergreen content гэж байгаа мөнх ногоон контент. Тренд авах бол тухайн одоо нэг сая хойлоодын альтернативуудын янз бүрийн шууган биш те. Цагаан уцтай парти гэл. Тэр бол тухайн үед ингээ хайпрод дэш ингээд л бууж байгаа байхгүй. Энэ бол тухайн үед арга хүмүүс subscribe дагуулах ч юм уу те. Гэтэ урт хугацаанд бити гэж зөвлөдөг. Яг бол тэр тухайн цаг үед нь үзэл 2 жилийн дараа бүгд мартна. Үзэхгүй байхгүй. Гол зорилго нь болохоор энийг бол зүгээр суугаад дэш нөө пуш явуулахад л зорилсон тийм арга. Тэгэхээр хүмүүс зөвлөж байгаа нь урт хугацаанд ямар ч хүмүүс үзэхээр тийм контентыг хийгээрэй. Тэрэндээ таарсан топик сэдв одоо маркетингийн төлөвлөлтийг хайж олно гэсэн. Тэн дотроо өөрийн гэсэн жорыг бий болгочих, контентыг жорыг бий болгочоод жор гэдэг нь юу гэж хэлэхээр одоо чинь одоо би нэг санаа харж ирсэн. Мусульманчуудын тухайн шашныг тэр мусульман шашмыг одоо сурчлаг сууг байлаа л да. Тэнгүүд нь тэднийг яг орчин үетэйгээ нийцүүлээд ChatGPT гарч ирээд нэг айгүй одоо нэлийн тренд болсон шүү дээ. Тэр үед нь мусульман одоо ийм ламууд юу гэдэг түүнээс ChatGPT ухаантай юу гэж харьцуулсан нэг тийм контент хийж байгаа байхгүй. Тэр нь болохоор үндсэн жураа хадгалж байгаа. Тэгтээ ChatGPT тухай тренд болж байгаад оруулж ирэл зүгээр хөөрхөн ашиглал жоохон пакэжээ өөрчилж байгаа харагдах байдлаа. Тэрнтэй адилхан тэгж явуул зүгээр байдаг. Одоо маркетинг төлөвлөгөө 2025 26 оны маркетинг юу ч хийж болно тий. Тэгвэл үндсэн жороо хадгалаад энэ дээрээ одоо ийм юм гарах гэж байна. Хиймэл оюухан гарах гэж байна. Нэг бол биткойн хайрах гэж байна. Өөрийнхөө үндсэн контентыг хамааруулж байна гэсэн үг. Киногоор ярих юм бол би одоо юу гэдэг нь тий хиймэл оюухантай кино оруулдаг ч юм уу тий. Тэгтээ үндсэн тэр явж байгаа юм бол хадгалах нь ш. Тэрнээс 100% жоохон хөлбөрөөд ингээ өөр хийгээд байх юм бол та нар өөрсдөө сувгийг ална, үзэгчтэй алтна гэсэн үг аюултай. Тэгэхээр тэнд нь тааруулж маркетинг харыг бас л яалж нөө мэдрэмжрүүл орох гэдэг юм л та. Тэгж л хийх байх. Одоо чинь би анх кино задлан дээр 6 задлан хийдэг ус хөгжим задлан, технологи задлан, ап задлан ч гэнэ үү те. Тэнгүүд яг энэ нэгсэндээ хүн аюус гоё сакс үздэг байлаа гэж саксаа үзэхэд орж ирсэн чинь тэр сувг дээр нь хөлбөм бүгийн бодол хүн дургуцсан байхгүй. Тийм учраас бүгдийг салгаж тавьсан гэсэн үг. За нэг юм асуултанд бүр хариулж чадав. Бүр хариулсан. Одоо яг миний дараагийн асуух гээд байгаа нь бас энэ чиглэлээр ажиллаж эхэлж байгаа хүмүүс тулгамддаг асуудал байгаа. Би өөрөө бас яг ийм креатив салбар юм баггүй юу? Тэгэнгүүт нэг асуудал нь креатив салбарын хүмүүстэй ажиллах гэдэг амар том асуудал байдаг. Ялангуяа тэр хүмүүсийг нэг компани болгоод нэг ийм системд оруулаад цагийн хуваарьтай, хариуцлагатай ажиллах гэдэг нь шүү дээ. Тэнгүүд манайхан хөвчлэн фрилансерууд болсон байгаа гэдэг. Видео креатор манч тэр, дизайнер манч тэр. Тэнгүүд энэ хүмүүсийг яг ингээд одоо ялангуяа эйженси систем рүү оруулаад ажиллуулахад тэгээд нэг нь burnout алдаг, гардаг, хугацаанд нөгөө захиалагчтай юм авах гэхээр гаргадгүй те. Тэгэхээр энэн дээр яг таны хувьд миний яг хардгаар бол нэлээд тууштай хүн, хариуцлагатай, яг сахилга баттай гэж хардаг олон зүйл дээр хамтарч ажиллаж байсан юм. Тэнгүүд танай хувьд яг энэ дээр тэр хүмүүстэй хайж ажилладаг бай.
Манайх ч одоо баг хамт олноор л ажиллаж байгаа болохоор 3 дахь юм одоо юу гэдэг нь танигдсан хүмүүсийг нэг оруулж ирж байгаа тохиол байхгүй л да. Сая хотлог хэлдэг шиг нөө тэр хэцүү байхгүй. Та ингээд одоо маркетерд бол зовдөглох компани маркетер бол та ингээд өгөөч энэ дээр одоо акта юм явуулаад өгөөч гар усгээ зураад өгөөч ингээд нөтгөн түүлэн ингүүлэнгээ сууж идэг юм шиг байна. Жохон эго центрт ч юм уу. Одоо би нэг задлан цагийн мэдээ сургалт дээр бүр тэрийг хүртэл бүлэг болгож ороосоо байхгүй. Та нар ингээд фолловерстэй болох юм бол ийм арга хэмжээ аваа татвар хууль дүрмэн хүмүүс дагаад тэр тань руу ийм саналууд орж ирнэ. Ингээд тэр хүн дээр та яг сэтгэл зүгөө яаж бариад хариуцлагатай явах хүртэл зааж байгаа байхгүй. Манай хувьд бол тэгэхээр яг систем үүсгэсэн. Миний одоо 14-5 жил одоо сурсан юм чи яг загварчлах байхгүй. Нөгөө корпорейт талд нэлээд ажиллаж байсан. Томилогдсон SEO-г яваад идэх чинь. Альва бизнесийг яг системчлээд араа болгочих жоохгүй араа зүг ажиллаад нөгөөдөгтөө хамтарч ажиллана тэгж болохын тулд эхнээс нь 1-2 жил үл үдсэн ч хамаагүй тэн дээр сууж байгаа яг ажиллах хэрэгтэй ажилласан тохиолдолд хүн солигдсон ч гэсэн тэн дээр яг орж ирлээ тэр гайдбук бүх юм ойлгомжтой дараагийн хүн ямар ч гацхгүйгээр яг тэр мессенд суугаад бүх юм үргэлж яхаар зохион байгуулах хэлж байгаа. Тэгчвэл ямар ч асуудалгүй. Тийм учраас ихэнх компаниуд хувь хүнээсээ илүү байгууллагатай хамтарч ажиллах одоо зорддог учраас байгуулга болж байгаа. Яг бол нүүд татвар дээр ч гэсэн байгууллагатай хамтрах гэсэн шүү дээ. Нүүд таах гэсэн. Хариуцлагатай дээрээс нь тийм. Цаг тухайдаа акта. Тэр болгон дээр яг ингээд араа ажиллаж байгаа байхгүй. Системтэй цагны араа шиг ингээд нэг нь ажил нөгөөдөө яадаг тийм. Тэгээ тэр араа солигдож болно тийм. Гэхдээ яг тэн дээр очисон хүн бүх юм л ойлгомжтой хат болчихж байгаа. Ямар ч шинэ өнгөрсөн. Ингэж ажиллах юм байна юм байна. Бүх юм нь ойлгомжтой. Эхнээс нь бүгдийн цагаал одоо ингээд арааг доголдуулж болохгүй байхгүй. Тэрийг л загварчлах гэдэг байгаа. Яг одоо гүйцэтгэх захирал юм уу эсвэл ямар нэгэн бизнесийн үүсгэн байгуулагч нар тийм энийг л сайн ойлгоцсон байхад ямар ч бизнес явна. Гэхдээ одоогор яг 3 дахь хүмүүстэй бид нар хамтарч ажиллах тохиолдол гарна л та. Жишээ нь хом төбс тийм хом төбс бол олон ютуберуудыг нийлүүлж байгаа нэг контент хийж шүү дээ тийм. Бүгдэнтэй нь хариуцлага ярил гэрээ. Угаасаа тэр хүн гэрээг ойлгоод энэ төр гар усгсан бол ойн танил асуудалтай. Та хариуцлага тах хэрэгтэй. Хариуцлага нь л ойлгуулж эхэлж ярьдгийг суугаад за энэ юм шүү та яг цагтаа яриараа юм шүү. Тэрийг яг туршиж байгаа л ярьж байгаа л да ойлгуулад тэр хүн бүрэн дүрэн ойлгосон тохиолдолд тэр хүн одоо алдаа гаргадаг юм байна. Хальт мүлт одоо яарсан ч юм уу юм дундуур хэлчих юм бол тэр хүн заа гээл ингэ ч юм бол ойлгоогүй байх юм бол тэр хүн заавал би мэдээгүй байршлаж мэдээгүй би тийм ажилдаас давхцсан гэдэг асуудал гардаг. Тэгэхин тул технээс нь тэрүүнийг хүртэл одоо сурах хэрэг гарна штэ. За Google Calendar дээр яг оруулаарай. Өөр юм давхцаагүй гэж лавж 2-3 удаа асуун те. За яг confirm болсон шүү. Санаал шүү. Тэгээ заавал одоо сануулга remind messages бүх юмд ингэ тохируулж байгаа байхгүй. Мэйл зэлэр байжлах бүх юмар нь ингэ яг ингэж аваал бойжулж байгаа гэдэг шиг. Тэгэл тэр окей гэл. Тэгэл дараагийн удаа 2 дахь хамтарч ажиллавал эднийх юм арга барилтай шүү. Бид нэр энд нь цогцож хариуцлагатай бай гэсэн ухамсарыг суулгаж байгаа байхгүй. Үс тэгжил ажиллана гэсэн үг. Креатив салбарт хүний нөөц ер нь одоо танахайг ингээд систем өгсөрсөн гэж штэ. Одоо хүний нөөцийн асуудал ер нь нэлээд хэцүү, креатив хүмүүс бүр хэцүү байгаа. Танаа тэр хүмүүс ажилласаа гарлаа гэхэд эсвэл гадагшаа сурахаар явлаа гэхэд дараагийн үнэ олох нь ер нь ойрд хэрэг хэцүү байгаа вэ? Тэрэн дээр бол би бол гайгүй гэж. Гайгүй юу? Би бол хүний нөөц дээр гайгүй болцсон гэж бодож байна. Тэрний арга нь юу вэ? Арга жоох. Одоо угаасаа хүн ажилд ороход нь хүний амьдралд юу ч тохиолдож болно. Өвчин зовлон одоо юу гэдэг те баяр цэнгэлүү тэгээ тэр хүн тэрэндээ болоод те гинт тэтгэлэгтэй болоод гадагш явж магадгүй. Тэрийг бид нэр хорж болохгүй байхгүй. Тэхийн тулд ерөөсөл маш сайн ямар ч тохиолдол болсон одоо тэд хоногийн өмнө заавал хэлнэ. Тэгээ хэлсэн тохиолдол чи тэд хоногийнхаа дараа гарнаа. Тэд хоногт бид нэр дараагийн үнийг бэлдэх юугаа одоо олно гэдэг ч юм уу те. Тэр бол угаасаа ойлгомжтой дефолт зүйл болох гэдэг шүү дээ тогтмол. Тэгэнгүүтээ би ингээд группуд үүсгэсэн байхгүй. Фрилансераар ажилладаг скрипт, видео хөвлөлөг тэгээд юу гэдэг те яг энэ HR-аар дагдаг гэдэг одоо юу гэдэг группуд гэх юм уу private зөвхөн надад байдаг. Тэр зөвхөн тийм группүүдээ чиглэж байгаа 20 30 хүнээс тэгэл тийм фриланс байлаа. Тэгээд тэн дээрээ хаяа хос орохгүй байн хаяа ийм ажил шүү орох шиг холбоотой байн гэж. Тэгэл нүг хараад группээс нөхөл авчихна гэсэн үг. Ямар нэгэн гинтийн боллоо гэхэд нөөцийг л бэлдэж байгаа гэсэн үг л дээ. Тийм л харгаар явчихна. Маш их нөө хаатай юм байна. Ерөнхийдөө ингэ сонсоол ангууд бүх юм айгүй сан системчлсэн, загварчилсан. Тэгэд яг энэ салбар дээр ялангуяа тийм байж ижил урт хугацаанд оршин тогтнод байгаа шиг байгаа нэ. Харин тэггүй болохгүй. Одоо шинэ жил ч юм уу баяр өдөр би ингээл одоо сайн ингээд Солонгос руу ч юм уу ингээл ажиллаар явж штэ тэгээ Шанхай ч юм уу тэгэхэд яг 2 өдөр юмуд нь орж л байгаа цуурлаг юмуд нь. Тэгээ тэрийг систем авч явд юм байл та.
гинт хөө за 3 өдөр ч юм уу шүү юу хаана гэж болохгүй. Бүгдийг өөрчлөлт төлөвлөл хоолой молой бол бүгдийг ингээд өөрчлөлт тэдэн сараар ингээд бэлдээд нөөцөө тавьчихдаг байхгүй. Оо тийм. За тэднээс хувь бүхэн хуваараар гарцсан байгаа шүү дээ. Тэдний өдөр тийм орно, тийм орно гэл скрипт мөртлөг тэрний дагуу одоо би тийш явлаа гэхэд одоо тэдний өдөр одоо хоолнуудын бүх скрипт бэлэн болцсон байлаа гэхэд баг 2-3 сарын өмнө би юмуд болцсон ба ш. Тэгэл юм маяг л гадагш явах ажил мөрлөө явж лээдэг. Тэгэхэд яг хуваарт юм яг тэнд баг гэл орж лээдэг. Тэгэхээр нөгөө түрүү яг ярьжсэн шүү дээ. Бүтээгдэхүүний контент дотор ч бүтээгдэхүүнээ ингэж нэг гоё голцож ордог гэд. Тэнгүүд бүтээгдэхүүндээ зориулаад контента ингэж гаргадаг. Одоо би нэг юм бүтээгдэхүүнтэй байлаа гэхэд чамд ингээд энийг рекламадад өгөөч ч юм уу те подкастын дондороо оруулаад өгөөч гэх. Одоо шүү дээ. Тэгэхээр тэрэнд нь зориулаад скрипт гаргаж агаад хийдгүү эсвэл зөвөр өөрийнхөө зохиол дундаа оруулчихдаг. Бүх төрлөөр байгаа. Одоо клиент захиалагч ирээд сонгоход за та өөрөө сонгож болно, захиалж болно. Зөвхөн ингэж болно гэдэг нь манай медиа кетч пак гэж гараад ирж байгаа хөөх бүх сонголттой. Тэр үний мөнгөний бажет багж болно. Тэгвэл ингэ орчих. Гайгүй л ингэж орчих. 3 сараа явуул 4 сараар бүх хөлбөрөд байгаа хөөх. Тэр хүснээ сонгох гэсэн. Яг супермаркет орж ирж байгаа юм шиг тий. Тогтоох хэрэгтэй байхгүй. Надын хэрэгцээнд өгсөн юм байна. Тэрийг бэлдэж байгаа гэсэн. Тэгээд сая хэлдэг тэр ремеди гэдэг манай тань мэдхүн өдрөлийг наач явж байгаа чинь хамгийн энгийн шиг шүдний имлэг орж ирлээ. Бид нэр шүдээрээ ийм юм байлаа. Юу гэдэг шүдний имлэгийг шин салбар нээсэн. Энэ дэр хүн авчмаар байна. Зорилгоос нь хамраач нэг бол одоо утсын дугаар хоногшуулмаар гэдэг юм. Тэр зорилго болоод нь зориулаад өөр тактик стратегиэр явж гин гэсэн. Шүдний имлэг тэрэнгүүд нь за тэгвэл бид нар та нар хүн авч. Хэмтэл ийм салбар болгох зийш очир гэж хизээч хэлэхгүй байхгүй тий. Шууд одоо энэ утсыг аваар гэж болохгүй шүү дээ тий. Ямар нэг story telling түүх зохих хэрэгтэй байхгүй. Нэг бол одоо чинь энэ утсыг хүнд өглөөхөд тэр хүн явж байгаа би ингээд өдөрч унаа тарин шанд унаад нүрийн зурж мураад ингээд тэр хүн сонирхолтой болно шүү дээ тий. Зөв томьёол storyline-ыг хийх юм бол гэрээсээ гараад эмийн сан орж байгаа юу гэж л хамгийн сонирхолтой кино болгож болно гэж хэлж байгаа байхгүй тэр томьёолоор. Зүгээр би эмийн сан орлоо гэж уйтгартай шүү дээ. Тэрэн шиг ингээд зохиолд оруулаад үзэж байгаа хүмүүстэй хүргэн. Тийм учраас яг тэрийг хүсдэг хүмүүс нь дуртай байна л гэсэн. Одоо эмнэлгийн жишээ дахиад ярьчих л та. Та шүдээ байгаа байхгүй нэг жил бол юу болох вэ? Тэр хүн үзэх байхгүй. Шүдний thumbnail зураг ингээд бүр аим сонирмон болсон жишээ юм тийм үү. Тэгэл үзэж яхад нь ингээл гусуулаад юм чи орохгүй. Шууд энэ эмнэлгээр үйлчлэрийг үлгэх юм байхгүй. Тэгэл яг нөгөө скипээ дараа тий. Хүний сонирхлыг татна. Тэн дээр тоглолтын нэгт. Тэгээд зохиол мөн storytelling тавих хэрэгтэй. Тэг хүн уйдахгүй байх хэрэгтэй. Сайн кино гэж юу хэлэхээр нэг цаг хизээ хэр хугацаанд өнгөрсөн гэдэггүй үйл явдалтай урсараад юу болоо гэд гарчхан сайн кино гэж аахгүй. Муу кино гэдэг чинь үзэж хахад дундуур нуцаа оролдог ч юм уу. Энэ хэсэг дуусаасаа ямар удаан гэдэг ч юм уу. Тэрнгээр ялгараад байгаа шүү дээ. Commercial кинон дэр арт хаус кинолоор гих мэтчил ч юм уу. За манай өнөөдрийн подкастын маань энэ дугаарын ивент тгчээр Green Gate International ажиллаж байгаа. Тэгэхээр та өөрт тохирох нарны тасаа GGI Beauty and Plus дэлгүүрээс сонгоо авах боломжтой байлээ шүү. Хүн болгоо маань ингээд өөр төрлийн арьстай байгаа штэ. Одоо сэвх нисөө талбтай, эсвэл хуурайшилтай, таслагчлалтай ч юм уу те. Эсвэл одоо яг нүрэ боддгоо хүмүүс маань илүү нөгөө тон ап хийх нарны тас хайж яддаг ч юм уу. Тэгвэл та яг ингээд ганцхан нарны тасыг сайн гэлтгүүгээр яг бүх төрлийн олон төрлийн нарны таснуудаас яг өөрт тохирохоо сонгож авах боломжтой юм олон төрлийн нарны тасууд манай GGI Beauty and Plus байгаа шүү. Оо, та энийг авах чинь хүүхдээ хэрэглэх үү? Зөв шүү. Өөрөө та хэрэглэх юм уу те? Яг зөв. Аав нь яг зөв. Наач гэр бүлээр хэрэглэх боломжтой тас шүү дээ. ISIS орноор сурчлага хэрэггүй дээ. Наач сайн тас шүү. За одоо ингээл сэтгэл зүйгээ сая гинт хэлсэн чинь саналаа л да. Одоо энэ салбарын хүмүүс ер нь сэтгэл зүйн хувьд хэр burnout болдгийн чи ер нь хэр тийм burnout болж ийсэн. Тэгэл одоо ингэдэг штэ хүмүүс бол янз янзын хүмүүс энэ үздэг те комент нь янз байнгын ингээд магтаал урсаж бол орж ирдэггүй л байх те. Тэгэхээр одоо тэрэн дээр ямар реакшн тавьдаг вэ? Яаж даван тулдаг вэ? Тэр хамгийн депрессд жисэн бас юм бэ. Тэгж байгаагүй хэмжсэн. Тэр нэг анхаардаг тоохоо байцсан шүү дээ. Анх дөнгөж YouTube суу нээж яхад нэг 10,000 subscribe-тай явж яхад л ингээд би юу яах гэж YouTube хийж байгаа гэтэл нэг хараал комент орж ирдэг гэсэн байхгүй. Нийлж ингээл янз янзын комент. Тэгэд бол хэцүүстэй тэрийг дархлаа суuna гэдэг шиг давчт юм байна л да. Тэгээд нэг тоохоо явждаг.
яг эрэгтэй хүн болооч юм уу эмэгтэйчүүд бол арай сонь комментод орж ирдэг л баг. Үнээсээ хамаарат энэ ч хүүсээр бас хүмүүс чинь янз янз бичдэг юм. Тэгээ одоо сая burnout гэж асуусан шүү дээ. Тэн дээр бол ер нь юу юм бэ лээ? Бүх юм бэлэн, бүх юм тухтай, бүх юм жигд болохоор хүмүүс burnout болдог. Тэгээд ихэнх хүмүүс болохоор би burnout болоод штэ гэж бодоод тэр бодолтой ороод тэгээ өөрөө өөрийгөө burnout хийчихдэг шиг үлээ. Бүр тэрэндээ ихтгэл үнэмшилтэй болоод. Тэгээ одоо цаг үед burnout болох нь бүр илүү хурдан хугацаанд бүр илүү богино болчиход. Тэгэхээр ерөөсөө хувь хүнээс өөрөөс нь би ингээд нэг юм тогтмол ингээд нэг юм орчлоо гэд бодоод тэрнээсээ ингээд ургуулаад болоод юм. Яг ингээд судлах юм бол философи юм ингээд миний сонсдог подкаст байгаа. Манай хин дөлгөөн баяр хөтэлдэг. Монгол төр философи тэрэн дээр яг burnout-ын бүтэн дугаар хийдэг. Үнэхээр гоё тайлбарсан. Яагаад хүмүүс burnout болоод байгаа вэ? Тэгээд нэг солонгосын нэг зохиолч юм билээ л дээ. Тэрэн дээр яг тэгсэндээ би аягүй санал нэгдээд байгаа байхгүй. Ерөөсөө л өөрөө өөрсдийгөө л аваачаал би ингээд нэг ядраг байх ч өөрөө сэтгэл санаагаар ядрана гэдэг шиг тийм л юм болчиход тийм билээ. Миний хувьд бол нэг тийм нэг жоохон яг ингээд заримдаа ингээд ядар матар тийм үг гарна л дээ. Тэрийг нэг өөр юмор орлуулаад ингээд сэлгэл хөдөлгөө хос мортой юм шиг ингээд өөр юмор ороор авчдаг л нэг тийм. Одоо тийм майндсет болсон гэсэн үг. Тэгээ burnout болох ч бас за үгүй ингээд сонирхолтой. Нэг юм дээр байнга яваад залхалт тэгэл олон прожект би авч байгаа байхгүй IT-ийн технологийн прожект янз бүр зөндөө юм зэрэг хийдэг учраас 3-4 ажил зэрэг хийж байгаа учраас тийм бодох юм сөхөө орж ирэхгүй байгаа байхгүй. Тэр судалгаанууд нь яаж хийгддэг вэ? Өөрөө хийдгүй эсвэл нэг чиглэлийн хүмүүсээр судлуулж байгаа тийм. Яг юуны судалгаа гэсэн үг? Одоо нөгөө сая хэлж технологийн одоо анагаахын юучид ингээд салбарын юмнууд орж ирж түрүүний нөгөө танин мэдхүн чиглэл ихнийхээ чиглэлийг бол би өөрөө гаргана. Чиглэлээ гаргаад л хуваарлаа ш. За яг энэ чиглэлээр ингээд судлаарай. Тийм энэ л одоо юу гэдэг. Тэр судалгааг өөр хүмүүс хийж гин тий. Мөн үү? Ингээд судалгаа захиалга өгөөд контент захиалга биш. Ер нь бол би өөрөө сууж байгаа. Гэхдээ ерөөд би яг хайш явах одоо юу уулын өрөөр хахад баруун талаар нөхсөх юм уу, хойд талаас нөхсөх юм уу тэр чиглэлэл би гаргаж байгаа. Тэгээд тэр явах замыг бол хариуцсан хүмүүс мэн л гэсэн үг шүү дээ. Харах одоо алтан гоц одныхоо чиглэлийг гаргаад бусдын хүмүүс хийж байгаа гэсэн үг. Тэрнээс л одоо юу гэдэг би юун дээр их цаг гаргадаг вэ гэхээр ирээдүйн чинь хандлага дээр яг цаашдаа юу болох дээр л хамаг их цагаа зарцуулж байгаа. 2030 онд юу болох юм? 28 онд юу болох юм? Технологийн контент юу болох? Тэрэнд бэлдэж амдаж хөрөнгө оруулалтуудыг хайж тэрэнд бэлдэж компани бэлдэж байгаа байхгүй. Одоо чинь ямар технологид би одоо хөрөнгө оруулалт явуулж байгаа хэвчтэй. Ямар одоо юунуудыг эзэмсэн байх хэвчтэй. Тэр бүх судалгаанд өөрөө чад бүх юм ойлгомжтой ойлгоод ирэнгүүт нь за чи яг энэ хэсэг нь хийгээрэй. Хувирлалтай байдаг байхгүй. Тэгвэл бол одоо контентын салбар чинь 1 жилийн дараа хүртэл шал ондоо болох гэдэг шүү дээ. Технологи хиймэл оюухан. Тэгэд яаж ажлыг хүний оролцоо багтаагаар алдаа багтаагаар хурдан шуурхай хийх юм те. Тэгээ одоо ингэ технологид бид нар хөрөнгө оруулаад явж байна. Тэр нэг үр шим нь 2 3 жил л гарна л да. Тэгэл бэлдэж байгаа байхгүй ирээдүйд. Тэрэн дээр л ерөөсөл хамаг цагаас зарцуулах хэрэгтэй байгаа. Одоо байгуулга авч явж байгаа юм бол. Ялцчвал яг CEO mindset яг алсын араагаа хараад тэрэндээ бэлдэх гэдэг. Тэгвэл Монголд яг стартапуудын гаргадаг бас нэг алдаа байдаг бах те. Таны хувьд яг мэдж байгаа хэл та. Стартапууд маань CEO маань жижиг сажиг бүх зүйлүүд рүү ороод тэгээ өөрөө нөгөө нэг деталь руугаа ороод түрүүний нөгөө загварчлал системийг бий болгоогүйгээс бас болж байгаа х тий. Тэгэж орсоор хагаад алсын хараагаа харахаа мартчихдаг. Дараа жил яах вэ? Тэрний дараа жил юу н хаана хүрэх гээд байгаа вэ? Гэдгээ мартаад энүүхэн эндээ хий хэрэгсээр хагаад дуусчдаг бах тий. Тийм, ер нь бол юу юм блэ? Би ч бас ингэ зарим юм дээр айгүйх алддаг гэсэн юм. Ерөөсөө миний чинь битүү фэйл штэ. Анх 16 таа маркетинг менежер болж үзлээ, 21 таа SEO болж үзлээ, 25 таа корпорац VP болж үзлээ. Тэгээд энэ дэр чинь амжилттай явсан юм юус байхгүй. Тэр олон алдааны цуглуулга одоо нэг би нэг юм ийм учиртай юм ингээд одоо ойлгож эхэлж байгаа байхгүй. Битүү алдаа. Тухайн үед нэг юм сэгцэн тэр гэл явж лээсэн баг л та. Нөгөө нэг тий. Гэхдээ одоо тэр чинь л хэрэг болж байна юу нь бол гэж алдсны үрдэн гэдэг нь шууд ингээд одоо ингээд нэг системчилж гойлж гэсэн юм бол байхгүйсэн. Ер нь бол хүмүүсийг харж байхад юу яд юм лээ. Манай бас нэг бизнес хамтрагч хөрөнгө оруулагч тэр надад их одоо нэг нөгөө тал маань бас тусалдаг. Их Монгол гэж зал байгаа. Тэгэхээр тэр яаж юм гэхэлэр би креатив талаа харчаар бизнес тооцооллын талаа заримдаа хайждаг байхгүй алдаа. Тэгвэл тэр яг тэрийг мань нөгөж орж ирдэг байхгүй. Ингээд зүгээр ингээд урсгалаараа ерөөсөө явж болохгүй. Заавал одоо 2026 гарчихвал 2026-нд бид нэр ийм борлуулалтын ийм зардлаа ингээд бүгдийг яг ингээд Excel sheet төр хүснэгчлэр форматлах гараад ирсэн байдаг байхгүй. Тэгээд бид нэр яаж ч энэ зөвлөлтийнхээ энэ төрийг хүрээгүйсмүүд бид дараагийн ямар халахам хийх үгүй те. Яг юм тооцооллын
санхүүгийн тооцоол давхар гарч байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээрээ тулгуурлаж явахгүй бол бид нар 25 онд ямар амжилт үзсэн. Тэрнээсээ 26-нд ахих юм уу, буурах юм уу тоол үзүүлж байгаа байхгүй. Тоон дээр суйрлна. Тэгээ тэр тоогоо харж агаад бид нар хөрөнгө оруулалтаа тоног хөрөмж авах юм уу, цалингийн зардлаа өсгөх юм уу, шинэ хүн авах юм уу, технологид хөрөнгө оруулах юм уу, ямар ашиг гаргаад тэрнээсээ дараагийн одоо юу гэдэг төлөвлөгөө хийх гэдэг тэр тоогоо харж байгаа. Зүгээр урсгалаар явах юм бол нийл алтай юм билээ. Юу ч ингэдэг хэмжих боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд тэр хэмжих боломжтой би сүүлийн хэдэн жил маш сайн ойлгоод байгаа. Тэгээд 25 оны одоо ийм битүү том ийм байбл шиг одоо манай гайд гэ гарч байгаа байхгүй. Бид нар тэдэн сард ингэн тэдэн сард ийм зардлаа багасгах. Тэдсэн үнэн дээр офисыг томруулах юм бол тэдэн сараар байна. Одоо түрээс мөрөөс зарим төлбөрүүдийг ингэн аккаунтын төлбөрүүдийг бид нар тэд дүр ингээ бүр нарийн зааж өгч байгаа байхгүй. Одоо чинь ажил дээр хахад бидний ажилчдын нөгөө оройд цус нөхөнс гэж байгаа шүү дээ. Тэрний зардлыг хүртэл нарийн бүгдийг ингээ тоогоор гадарч байгаа. Тэрэн дээр үндэслэж бид нар шийдвэр гаргаж байгаа байхгүй. Decision яаж гардаг тоон дээр суурилж байгаа. Өмнө нь бол урсгалаар за болон доогоо гэж явдаг байсан тий. Тэр алтаа байсан мэлээ. Тэгэхгүй бол нөгөө юу орж ирээд байдэн шүү дээ. Стартапууд яг захирлуудаас орж ирдэг. Би бас энийг үзэж сууж байлаа. Манай анхны захирал би хүүхдийнхаа чихний мөнгөийг авах мөнгөгүй байхад юун чиний цалинг тавих гэдэг үг хэлжсэн байхгүй юу. Тэгэхээр тийм өөрсдийн нөгөө стартапын байгуулад явж байгаа ч гэсэн хэдий бас бор зүрхээр явж байгаа ч гэсэн энэ тооцооллыг суулгаагүйгээс олж тэр хүн бас гинтийн зардлуудад цохигдсон байгаад нь шүү дээ тий. Тэгэхээр энэ маань бас залуучуудын одоо Z generation хэцүүл гэдэг тэнгуүс зоригийг нь мохоож байгаа бас жижиг компаниас бүх зүйлийг хийгээ сураад явъя гэсэн хүслийг нь мохоогоод том компани л нэг гэдээсээ олж ээж хүний нөөц нь арай нэг найдвартай тийм систем рүү бас ороод байгаа ах гэж бодол төрж байна. Тэгээд бас яг ийм айгүй хит хитэн чухал поинтуудыг сая гаргаж ирж байгаа. Тэгээ нэгдүгээрт нь хамтрагч нь аягүй чухал. Хамтрагч нь одоо нэгнийхээ хараагүй зүйлийг харж нөхөж мэдээж тэр салбарыг нь бас ойлгож дэмжиж урт хугацаанд явна. Нөгөө талдаа ингэж хөрөнгө оруулалт тэр хүн тэр стартап чинь мэдээж шууд одоо 100 сая 200 сая тэрбум борлуулалт хийх боломжгүйгээр эхэлж байгаа учраас хөрөнгө оруулагчид заавал шаардлагатай байгаа. Эхлэл хөрөнгө оруулалт. Тэгэд хөрөнгө оруулагчид юу харж ийнү гэхээр тоог харж байгаа. Хөрөнгө оруулагч ер нь хөрөнгө оруулагчид гэхгүй яг үүсгэн байгуулж байгаа мөчөөс эхлээл тоогоо харах хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд тэр тоондоо уягдаад төлөвлөлтөө зөв гаргаад загварчлаад гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр тэгж явах юм бол илүү урт хугацаанд дээрээс нь нөгөө янз бүрийн төлөвлөгдөөгүй саадуудад бэлэн байх бас сэтгэл зүйтэй болчиход байна уу гэж хараад байгаа. Тий та яг гоё хэлж байна. Одоо чинь ингээл хямрал болох тохион ингээд тэр чинь бүх санхүүгийн талаас судалж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө хямрахаар чинь жоохон эдийн засаг хэцүү болохоор бүх байгууллага хамгийн дөрөнд зар сурчлагаа л хамгийн шүү дээ. Тэгээ тэрэнд яаж бэлэн байх хэвтэй тий. Зар сурчлагын цөөрөгдөх юм бол бид нар яг яах хэвтэй. Тогтмол гэрээнүүдэд хадгалан тий. Урт хугацааны тэнгууд нөөц төлөвлөгөө нь өөр ямар модулүүдээр яаж явах юм бүгдийг төлөвлөж байгаа байхгүй юу? Тэгэд зар сурчлага гинт баг болчих юм бол яах юм? Одоо төрний хэлдэг шиг тий жиг авах мөнгө авах цалин яаж тавих тийм байж болохгүй байхгүй. Бүгдийг нөөц төлөвлөгөө бодож байгаа. Яг ийм тохиол бид нар ингэж хөрвөнөө энэ байгаа потенциал ингэж хөрвөөд ийм төлөвлөгөө гаргаж байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоо 2025 оны сүүлээр яг юу болох гээд байгаа энэ геополитик эдийн засгч хүртэл бид нар яг би судалдаг байхгүй. Америкт болоод худалдаанд юм болоод энэ давлгаа нь хэдэн сарын дараа манад орж ирэх юм. Тэгээ манай бид нар тэхинт бол харилцагчтай яг яаж харилцах юм те ийм болох юм бол бэлтгэх хэрэгтэй байхгүй яалч байхгүй. Тэгэхээр яг бас давхар ингээд суралцах хэрэгтэй яалтчгүй энэ дээр бол нөгөө одоо гадаад орчны шинжилгээ, дотоод орчны шинжилгээ тий гадаад орчин нь яг саяны хэлж байгаа улс төрийн байдал, хууль эрх зүйн байдал тий тэд нар яаж манад нөлөөлөх одоо нөгөө яг эхэлж байгаа үед тэр нэг тийм хоолын сэдв юм шиг санагдал яг өнөөдрийнхөө ямиг л хараад тэр дараа нь олъё гэд ерөөсөө орхичдаг. Тэр бол бас байж болохгүй. Тэр чинь угаасаа л ингээд эхлэх мөчөөс л нөлөөлөл эхэлж байгаа. Хууль эрх зүйн орчны нөлөөлөл яаж орж ирэх юм те. Одоо түрүү хэлсэн ш нь оюуны өмчийн асуудал ингээд жилийн дараа 5 жилийн дараа маш хэцүү болно гэд тэгж. Тэгвэл тэр үед ямар бэлтгэлтэй байх хэрэгтэй гэх мэтчлэн те. Яг өнөөдөр л тэндээ сайн бэлдэж шинжилгээнүүдийг маш сайн хийж явах хэрэгтэй юм шиг байна. Тэн дээр алдаа. Сая л хэдний сонирхолтой зүйл боллоо шүү дээ. Улс төрийн одоо Америкийн TikTok-рууд маань тэр бол гинтийн болж байгаа үйл явдал өстэй тий өмнө нь жилийн өмнө нь ингээл яригдаа л байсан. Яригдаа л байсан уу? Конгресс дээр тий бид нар ингийн шүү яагаад ингээл бүтэн жил үглэгдэж байгаа байхгүй. Тэгээд тэнд л орон зайгаа бэлтгэл өстэй. Элит хайпнууд болчлоо шүү дээ. Гинт одоо ингээл юу гэдэг 100 мянган фолловерс байж байгаа чи алга бол харин мэдтэй тий. Хамаг орлого нь тогтдог байсан контент креаторууд байгаа шүү дээ тий.
Тэгэхээр тэрийг одоо бас ингээл угаасаа яригдах мөчөөс нь эхлээл төлөвлөгөө боловсруулах нь шүү дээ. За энэ бол ингээм байна. Тийм өөр платформ дээр одоо биш орсон шүү гэж 100 цуглуулдаг ч юм уу тийм харгалах хэрэгтэй байхгүй. Тэгэл сувгаа алдвал яах юм тийм би бас алдаж үзчихсэн байхгүй. Тэгэхэд сувгаа алдахаар чинь тэгэл аюулгүй байдлаа хийгүүл гэсэн. Cyber security тэрийг тооцоолог үл гэсэн байхгүй. Одоо тийм хүмүүс өндөө юм алдсан ч юм уу тийм. Тэгжиж тэр чинь орлогын өсвөрийг хамгаалах хэрэгтэй байхгүй. Чин одоо түрүү та оюун юмч чинь кино задлан гэдэг нэрийг бас оюун юмчур би авцсан байхгүй. Патентжүүл. Тэгвэл адилхан задлан гэсэн зөндөө гараад байгаа байхгүй. Анх кино задлан хийж хагаад задлан гэ Google дээр хахад ганцхан л утга гарчсан. Нэг ширхэг шүү дээ бүр. Тэр нь цогц задлангийн шүүхийн шинжилгээний тим л. Одоо задлан хэд хэдэн мянган утга гарч шүү дээ. Ном задлан юу юм ус төр задлан хичнээн контент. Задлан гэдэг үгийг хайлтын системд keyword болтол хөгжүүлсэн гэж би бас үзээд байгаа. Тийм учраас 2019 онд оюун юмчин газар кино задлан гэдэг нэрээр задлан гэдэг үгийг дангаар нэг зөвхөн эмчилгээний бус контентын гэдгээр нь авцсан байгаа байхгүй. Тэгэл бүх бичгүүнтнийг харуулаад яг зөндөл задлан маргаад явуул би ингээд өө эн чинь над дээр байна марган л та. Яг яг гэл яаж байгаа өнгөрөөж л байгаа юм л та. Одоо ирээдүйд улмал технологи маань хөгжөөд хүмүүс маань улмал контент руу ажиллах сонирхол бас их болж байгаа. Бүрл ихсэх бах тий. Тэгэнгүүт яг энийг ажил болгоод компани байгуулад тэг яг ингээд компани засаглалд ороод бүр ажил хэрэг болго хоббигоос цаашлаад явъя гэж бодож байгаа залуучууд маань амбицтай гарч ирж байгаа л тэднэрт ингээд ирээдүйд одоо ийм зүйлдээ ямар ч ихний ээлжинд бэлдээрээ сэтгэл зүйч юм уу тийм таны талаас өгч зөвлөгөө байна уу? Бэлдээрээ ч гэж таашаа. Ямар ч юм миний анхаарснаар ийм байсан шүү ч юм уу. Их хүмүүс бол одоо юу яаж байгаа анзаарах юм бол яг соологоор явах дуртай. Яг өөрөөрөө сооло гэдэг нь орлогоо 100% өөр авмаар шүү дээ тий. Хамтран гэдэг чинь тэгэл тэр чинь хуваагтаал багасна гэсэн үг 100% 50 60 гэл тий. Эхлээд ерөөсөө ийм сэтгэлээр одоо компани засаглаж юм том одоо том шашин ер нь бүтц рүү орё гэж ивэл өөрийнхөө майндсет оюун санаагаа л бэлтгэс эхлэх бүх юм. Тэр контент гаргах програмизм шиг тэр чинь бол дараагийн 30 40 асуудал байгаа байхгүй. Эхлээд чи оюун санаагаа бэлдээд төлөвшөд бэлэн болцсон тохиолдолд бол юу руу ч орчилж байгаа байхгүй. Би ингээд ийм багтаа авах юм байна. Орлого бол би тэдний шүү авах юм байна. Хамтран эзэмштэй инх юм байна. Ихэнх тохиолдолд монголчууд гэх юм уу юмыг 100% өөрөө эзэмших дуртай байдаг. Энэ бас яг тийм хол замдаа хэцүү. Та ингээд ганцаараа 100,000 төгрөг олчлоо. Тэ. Тэр 100,000 хэрэглэлээ. Тэнгүүд баг хамт олноороо нийлээд сая төгрөг олвол тэр сая төгрөгийн чинь 50% 500,000 чинь 100,000-аас их байгаа шүү дээ. Ялгаа энд байгаа байхгүй. Олуулаа хамт явж хол явахаа харах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах гэж бол яаж санхүүгийн энэ бичвэрээр уншдаг болсон сурах хэрэгтэй. Одоо за шинжилгээг нь хаашаа гэдэг яаж одоо геополитик мэдээлэл хараад эрсдлээ одоо судалдаг болох хэрэгтэй. Дээр нь баг яаж удирдах те. Тэр манлайл гэдэг чинь заавал төрлөөсөө биш шүү дээ. Зүгээр л юмыг яаж зөв зохион байгуулаад зөв үний зөв байранд яваад тэр үдийг суралцах хэрэгтэй. Тэгэхээр энийг суралцсан гэхээр хүн шууд гараад энийг ингэ тавил зөв юм байна гэсэн юутай байхгүй байхгүй. Сэтгэлээ байхгүй. Тэгэхээр яалчгүй алдахыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Алдаанаас л суралцах хэрэгтэй. YouTube-ийн бид нар хичээлдэр бол заавал алд гэж заадаг байхгүй. 10 удаа алдахаар алдаанаас яг өөрөө жориг гаргаж ирд юм. Алдахгүй явна гэвэл энэ нэг л биш шүү гэдэг. Тэгэхээр алдах орон зайгаа тооцоолох хэрэгтэй. Би алдаад магадгүй би ч гэсэн 3 капон дамп оруулж үтсэн те зөндөө олон сая төгрөг шатаж үтсэн гэдэг сурамжлуулж байгаа. Тэр заавал ингэ гэж байгаа юм шиг те. Ямар нэгэн байдлаар би ийшээ орж л байгаа бол одоо ч нэг үг гэж хэрвээ та уус дорд орж л байгаа бол нөгөө нэг баалуулах юу болох тэрийг мэдчихэж золиос гарan шүү тэрийг ордог шиг бизнес руу орж энийг сая хотлог хэлдэг шиг юм систем болох гэж л байгаа бол одоо сөрөг талтай мэдээл анзаа зугасаа л юм байна. Тэрэндээ тийм тохиол гараад ингүүд шантард унж болохгүй нэ шүү дээ те. Тэгэхээр өөрийгөө л бэлтгэх болж байгаа зү. Зүгээр л. Тийм хүлэн зөвшөөрөх бас тий. Алдаагаа хүлэн зөвшөөрнө, өөрийгөө хүлэн зөвшөөрнө. Багаа бас хүлэн зөвшөөрнө. Ийм байдаг. Энийг ингээд даван толно гэдэг сэтгэл зүй. Тийм. Уналт угаасаа зайшгүй янз бүр юм гарна. Тэгэл тэн дээр за чадахгүй мэй шантруулалтай явах тий. Угаасаа үг гэдэг чинь стартап байгуулсан нийт хүмүүсийн 90% тагж байгуулдаг үлдсэн цогт нь 2 дахь оролдог 3 дахь оролдог 4 дахь оролцсон хүмүүсээс одоо энэ unicorn том стартап ч гарч ирдэ шүү дээ бүгд л фейлцсэн. Азар тэн дунд нь санамсруугаар ингээд нэг тий 100,000-д 1-2 ч юм уу ингээд цойлол том компанилууд unicorn болоод амар том хөрөнгө оруулалт авчих шээ тий. Тэрийг ихэнх хүмүүс нь хардаг байхгүй. Энийг одоо нөгөө Роберт Дайлигийн Швейцар эрдэмтний номон дээр нөгөө ханхуу нүхний онол гэсэн байгаа. Хүн бүгд ил гой явж байгаа юм л хардаг. Хин ч нөгөө унсан түүхтийг ярьдаг юм байл та. Тий. Үг гэдэг шүү. Хүн ч нөө мөнгөн медалийг ярьдаг, алтан медалийг ярьдаг гэдэг шиг. Тэгэхээр тэрийг мэдхгүй зүгпэр ингээд сургууль хайсан гин. Тэр чинь
700,000-д нэг байхгүй. Тэрийг бодлох хэрэгтэй. Тэгэхээр юм бүхэн тийм гой сайхан харагдаад байгааг нь бид нар хараад байдаг. Алдсан төгөөд нь эсрэгээрээ энэ яагаад алддаг нь эсрэг талаас нь харуул бас өөр юм гарч ирэх байна. Алчаадаас яаж босов те? Тийм. Ингээд байгаа штэ. Би одоо өөрөө илүү креатив талын хүн байхгүй юу. Тэгэнгүүт ер нь нэлээд энэ олон жилийн хүмүүсийн дунджаас харж байхад нэг бол ингээд системтэй, стратегтэй явдаг, илүү логик сэтгэлгээ сайтай хүмүүс гэж арай илүү давмгаалцсан хүмүүс агаад юм. Тэнгүү тэр хүмүүс маань эргээд креатив талаа харж чаддгүй. Ялангуяа юм бүтээлч байдал дээр ийм контент хийж байгаа тохиолдолд ч юм уу. Та энэ хоёрын бүтээлч талын илүү давмгаалсан хүн үү эсвэл логик сэтгэлгээ давмгаалсан хүн үү? Яаж хостуулж барьж явдаг вэ? Би яг одоо наадах хариулах хэцүү юм. Яг тэр нэг аль алин дээр нь байгаад болохоор ингээд тэдэн хувьтай гэж үнэлэх одоо би өөрөө хэцүү юм л да. Яг тэгэхээр инженер тал нь ч юм уу, логч аль алин манай аав ч юм уу багаас зэрэг хөгжүүлсэн юм лээ самсргүйгээр. Яасан гэхээр хүүхд тахад нөгөө зураг мураг зурвалахтай зургийн дугуулан, сэлбэрийн дугуулан, шүлэг мүлэг уран зохиолын бүгд нь явдаг гэсэн аахгүй. Тэгэхээр нөгөө креатив тал нь хөгжиж байгаа. Тэнгүүд бас нөгөө роботын тал инженерчлэр давхар зэрэг хөгжиж байгаа. Гэхдээ хэлдэг хүүхдтэй л шүү дээ. Мангар олон дугуулна. Тэгээд баланслаа явуулсан болоо гэж бодоод тийм. Тэгэл хүүхд тахаас аав нөгөө эвдэрсэн бүх юм электрон томтгомж зүгээр задлал гэдэг өгчдөг. Ухаал задлал гэдэг юу ч мэдгүй. Тэгээд сүүлд нэг үсэн чи засч эхэлсэн ч юм уу тийм. Тэгээд нөгөө чөлөөтэй нөгөө юмд баригдуулахгүй өсгцэн. Ингэж зургийн бүх юм. Тэгэл тэрнээстэй л манай аав нөгөө амар их ном уншдаг гэсэн. Тэрийг хараад өссөн болохоор ч юм уу. Гэл юм бол ном эргүүлээ суучдаг. Тэгээд тэндээс жоохон ингэж яг тэдэн хөө гэж баланслахад надад тэр хэцүү байгаа тийм. Аль нь давуу гэсэн юм. Сая асуултанд хариулж байгаа хэцүү. Өөрөө би тэдөө гэж хэлэхэд хүндлэнгийн харж ирсэн ойр төр юм бол чи нэг тэрэндээ илүү гэж хэлэх л байх л та. Би л өөрөө хэлж чадахгүй байгаа тийм. Аль аль нь ингээл тэнцүү удаа шиг санагдаад байхгүй. Тийм байна. Тэр яг юу вэ шүү? Эцэг эхийн хүмүүс амар сайн байна. Тэрэн дээр ялангуяа яг хоёулынгийн зэрэг хөгжүүлээд явна гэж магадгүй хүүхдээ ирээдүйд одоо тим чадамжтай, хос чадамжтай болохыг хүсэж байгаа юм бол саяныхыг магадгүй хэрэгжилж болох нь шүү дээ, тий? Илүү. Одоо жишээ нь нэг ийм зүйл сонсч байсан байхгүй юу? Яг их сурвалжаа мартчихж явчлаарай. Сонсч байсан зүйл нь болохоор өмнөх үеийн сионор болохоор илүү нөгөө нэг сургалтуудад суудаг те өөрийнхөө сертификатуудыг ахиулдаг илүү тийм талын чадвартай, ийм талын чадвартай гэдэг байсан бол одоо шинэ үеийн CEO нар маань болохоор мэдрэмж гэдэг зүйлийг суулгадаг болохыг хичээж байгаа гинэ. Тэнгүүд энэ дээр яг таны бодол. Энэ нь яг одоо зөв санагдаад байгаа хгүй юу? Тэнгүүд өөрт чинь бас суудсан байгаа дээ штэ. Soft skill талдаа сайн явах хэрэгтэй гэдэг тийм. Тийм одоо sense талдаа ч юм уу тийм. Зүүн сайван мэдрэмж. Яг нэг юм сансан дээр түрүү нөгөө нэг хүүхдүүдийг багаас нь ингүүл зүгээр гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр юу юм блэ шүү. Бас өрөөсгөл. Өрөөсгөл гэдэг нь юу гэхээр аав ээжүүд нь чи төгөлдрөөр тоглол зургийн дугууланд яв юм. Тийм биш. Манайх болохоор яадаг гэсэлэр хийглүүц, алдвал тэрлүүц. Тэр хүн өөр дуртай хэвээр байгаа байхгүй хүүхд тахта. Дургууд нь хүчлээд явуулчих юм бол тэр чинь баг тэрнээс үзий ятал муухаас болчих гээд байгаа байхгүй. Чөлөөтэй хийжсэд яг тэр хүүхд нь өөрт нь таалагдж бол урсгалаарай. Манай аав ээж болохоор зүгээр ямар ч юм баригдахгүй зүгээр задгаа ийцсэн юм лээ л дээ. Чадвал чадахгүй л тэр чинь л асуудал өөрөө шийдвэр гаргах гээд бид нэг бас эмээ өдөр өсөн эмээ өдөр хонь мал харуулж байгаа шүү дээ. Тэгээ чөлөөтэй сэтгэх тиймээс сурсан юм шиг байна. Янз бүрийн гинти юм хурдан хөрвөгч гэдэг юм уу те. Тэр нөгөө сайн нөгөө хүүхдээ багаас нь хотелж штэ те. Ингэж явуулах гэдэг нь буруу хүмүүс зарим ойлголт төрчихгүй те. Би иймар сурахчгүй. Тэр хүүхд нь өөрөө дуртай ах хэрэгтэй байхгүй. Дургуун нүчээр явуулаад хэцүү гэдгийг л санаа гэж байгаа. Бол майндсет нь суулгаад байна те. Тийм. Би болохоор нөгөө олон юм үсчих дуртай байсан болохоор л тэгэл дуртай л явсан юм шиг байна. Ропкоморко гэл. За тэнгууд нь сайн нөгөө сүүлийн захирлууд маань жоохон мэдрэмж талтай гэж хэлж штэ те. Энэ бол ер нь бол зайшгүй л баг. Одоо тэрэн суулгах одоо яалчгүй одоо нөхцөл байдлаа зохицохын тулд мэдрэмж суулгахаас л өөр аргагүй. Гэхдээ 100% мэдрэмжээр явахаар алдна те. Яаж ч гэсэн мэдрэмжтэй мөртлөө тэрийг баланслах дахиад мэдрэмж хэрэгтэй байгаа юм шиг. Жохон зарим тохиолдолд нэг жохон хүчлэгтэй жохон нэг юм бариулах ч гэдэг юм те. Ийм усыг асахгүй тулд жохон хатуу юмар барих гэдэг шүү дээ те. Мэдрэмжтэй ихтэйгээр алган дээр байнг бариад бол гар өвдөнтэй бас сайлгна. Тэгэхээр хатуу юм дотор хийхин тулд яах ёстой юм гэдэг нь айгүй олон юмнаас хамаарах гэдэг нөхцөл байдлаас яг гээд энэ ийм шүү А Б шүү нэг хэвэн цутах боломжгүй болчиход. Яг тухайд нь тоглолт хийлээ ийм юм бэ. Зарим хүмүүс дээр ч юм уу ажиллахгүй тохиолдол гараад байна шүү дээ тий. Зарим зөвхөн хувь хүнээс хамаар хэд интроверт вэ, экстроверт вэ гэл айгүй олон юмнаас хамаарат. Тэгэхээр одоо имийг яг тэгж хийн шүү гэж хэлэхээр алдaalцдаг. Дараа нь тэр нь 1-2 сарын дараа хуучраад ч юм ажиллах болгоод өө нөхөр ингэ хэлсэн чинь тэр нь ярьсан катлагдчих чод бүр фейл болдог ч юм уу тий. Тэгэхээр
технологич юм чинь унтаалсаа тэр бүх юм өөр л одоо шүү дээ. Visual effect одоо computer graphic гэдэг чинь. Тэгэхээр энэ дэл цогцгол хэрэгтэй. Тэгээ салбарын бас яг ингээд Баатрагийн яриг сонсонгод яг салбарын бас онцлог байх шиг байна. Ингээд аливаа яманд нөгөө баригддаггүй сэтгэлгээтэй тий айгу гоё. Тэр чинь айгу ингээд нөгөө чөлөөтэй сэтгэх ямар нэг юм ингээд нэг барьээргүйгээр гоё хязгааргүй сэтгэж жагаад тэндээс юм гаргаж ирээд алдуулаа алдаад оноод явж болж юм тий. Тэр чадвар бас soft skill талдаа айгу сайн суусан юм шиг санагдлаа. Би бас нөгөө сая хэлж ангууд нь саналаа л да Future CEO гэдэг ном байдаг. Тэрэн дээр бас яг тэгж одоо дараагийн үеийн Z одоо байгаа Z generation ирээдүйд CEO болох үед тэр CEO ямар ур чадваруудыг эзэмсэн байх ёстой вэ гэдгийг одоо ирээдүйн өнцгөөс нь хараад бичсэн ном байдаг. Тэгээ тэрэн дээр яг ингэж нөгөө одоо яг тоогооч шиг бай гэж байгаа. CEO гийн ур чадвар нь тоогооч шиг. Тэгээ нөгөө тоогооч бол бүх юмных нь давс хожрыг нь тааруулж иж тэр хоол амттай хэрэглэгчтэй гоё сэтгэл ханамжийг өгдөг тий. Яг тэрэн шиг нөгөө CEO гэхээрээ захиран тушаах эсвэл одоо хин нэг ингэдэг юу гэдэг чинь тий. Тэгж манлайлал бол одоогоор ингээ ер нь байхгүй дуусж байгаа. Тэгэхээр нөгөө бүх юмыг өөрөө тоогооч шиг нээж давсын хийх үедээ давсын одоо амтлагчийн хийх үедээ амтлагчийн хийдэг гэдэг. Тэгээ энэ бас soft skill-ийг суралцах хэрэгтэй юм шиг байгаа. Дээрэс нөгөө технологийн мэдрэмжтэй бас байх хэрэгтэй. Технологийн мэдрэмж гэдэг нь одоо 13 настай хүүхдэд зөвшөөрөлдсөн ур чадварыг хэлээд байгаа юм билээ. Тэгээ тэр нь өөрөө яах вэ гэхээр 13 ер нь өсвөр насндаа хүүхдүүд хүн ер нь хамгийн их ур чадвараа эзэмшиж авдаг, сониоч байдаг. Тэгээд маш хурдцтайгаар хөрвж чаддаг гинэ. Тэгээд тэр скиллийг 13 настай хүүхд ашиг IT-ийн скиллтэй бүр ингээд томьёолчихсан байдаг. Тэгэхээр бас нэг тиймэрхүү ирээдүйн ур чадваруудаа магадгүй одоо манлайлах ур чадвар чинь илүү байгаа болол тэр бол бусад чадваруудаа хөгжүүлээд ирээдүйд CEO болохгүй байхгүй гэсэн юм байхгүй тий. Тэгээ болж болно. Стартапыг бас үүсгэн байгуулж болно. Олон юмнуудыг солонгоруулад явж хагаад ер нь тэгж явсан хүн айгүй энтерпренеурлог чанар нь гардаг юм шиг байгаа. Яг чам дээр сая хэлжсэн шүү дээ. Би айгүй олон зүйлийг ингээл туршаад олон ч юмд явж исэн, инженер, робоконт ч хүртэл явж исэн гэлтэй. Тэр болгон чинь цаана ур чадварыг суулгаж исэн байх гэж бодлоо л доо. Тэгээ санаад ярьчлаа шүү. Гой тайлбарлаж байна тийм ээ. Ер нь инженерчлэг сэтгэлгээ гэдэг зүйл манай өмнөх дугаар дээр ч гэсэн ярьсан тийм MC дээр үсээ хах дээр бас инженер суртаа юм билээ шүү дээ. Тэгэхээр энэ бас нэлээд юмыг тууштай авч явахад бас нөлөөлөд юм тий. Суур болдог бахтай аливаа юм гэдэг гадарлаж байна. Тийм тэгээд нөгөө мөх сайхан бас ярьжсэн нөгөө яг нэг гол юмд ихтэй бас нэг passion байх хэрэгтэй гэдэг нэг манай яг тэр дугаарын core цөмөнд passion гэдэг бараг зүйлийг ингээд бид нэр тойрч ярьсаар хагаад тэр нь ер нь байж иж урт хугацаанд хүн ихтгэл үнэмшилтэй passionтэй тэрэндээ итгэл одоо байсан учраас олон жил явсан гэдэг ч юм уу те. Яг тэрэн шиг ингээд чамд нэг юм за яг passion мэдээж байна. Бас давхар ийм зүйл байж иж магадгүй энэ салбар руу орох гэж байгаа залуучууд руу одоо гээд нэг яг корн тийм мартаж болохгүй заавал санах хэрэгтэй нэг зүйл нь юу вэ? За яг зүгээр өөрт бодогдож байгаа л хэлээ. Ер нь бол хүнээс үг сонсож сурах юм билээ. Тэр нь үгүй би одоо чинь 20 дэдтэй бол ер нь ингээл жоохон саксууч юм үтэй үг сонсохгүй одоо ертөнцийн төвшгөл ажиллаж байлаа шүү дээ. Альбом тушаал очсон тий. Тэр бол буруу юм билээ. Яаж юм гэхэлэр ер нь бол юу яад юм бэ? Сүүлийн одоо мундаг сёоч яг ер нь бол амжилттай явж байгаа хүмүүс л ямар ч хамааралгүй хүмүүсийг авчираад энэ яаж энэ одоо чам таалагдж байна ингээл асуулт тийм фидбек айгүйх авд юм байна. Контент төр бол одоо контент бол хаан фидбек бол queen хатан гэж ярьдаг байхгүй. Тэгээд нэг фидбек сайн авчиж тэр хүн цааш явд юм. Би бол одоо ингээд багийг бүрдүүлэхэд л дунд нэг тесрэг хөндлөн нөхрийг бол заавал юу байлгадаг л байхгүй. Тэгэхээр энэ юу гэж нэр комфорт зонд орох гээд тухтай бүсрэг оруулахгүй л гэж хичээж байгаа. Бүхэн гоё байна сайхан байна гэж хүрээлэлэх юм бол тэр бабл дотор оролж живэх юу болж байгаа мэдэхгүй байхгүй. Тэгэхээр хөндлөгийн хөр юу ирээд наач болохгүй шүү дээ. Ийм эсэргүүтээ нэг өөр санал гаргадаг. Тийм bijиж амттай явдаг байхгүй. Тэр хүмүүсээс айгүйх тэр яг сонсоход заримдаа хэцүү хүнд байж болно магадгүй тий. Гэхдээ тэр чин цаашаа одоо ямар нэгэн бизнес үйл ажиллагаа бол хамгийн том толгор болж байгаа хгүй. Энэ аягны дизайн гарч чад юу ирээд байна? Бариул эндээ энэ бичгийн таалагдахгүй болох юм гээд нэрэж тийм үгээд тэдний фидбек аягүй хэрэгтэй байхгүй. Багт одоо дизайн тинкинг хичээл дээр ингээд дизайн руу суугаад нэг төрөвчний дизайн хийж хэлээ л да. Тэнгүүт огт дизайн мэдхгүй нэг хүн дахиж орж ирээд
Наа чин карман яхаар энд нийч болтонгууд юунд баригдахгүй шүү хэлчихэж штэ тий. Тэнгүүд дизайнер болох нэг дизайны хайрцагт орцгүй энэ дизайны композишн шийдлэр эндэл байх хэрэгтэй гэдээ ярьчихж байгаа юм. Нүд хөндлөнгийн дүрм хэлсэн санаа хамгийн бүтээлч болоод цаашаа хэрэгжиж байгаа юм. Тэрнтэй адилхан ямар юм хийж яхад энэ салбар руу орлоо гэхэд баабалтаа орчлохгүй бүхэн гоё юм гэсэн юм байж болохгүй. Хөндлөнгийн нэг эсэргүү тэрслүү нөхөр яхаар юм бийдэг гэсэн заавал юу байлгуул зүгээр юм блэ. Тэгжиж хараагүй өнцгөө би олж харж байгаа. Тэгэл ер нь ийм салбар орох юм чи хамгийн сайн ажигч байх хэрэгтэй. Бав үдчихэл энэ юу хийж ин яаж яана гэл ажигч үжиж хүмүүсийг зөв байранд тавина. Одоо чинь манад зөвхөн скрипт бичих гэж орж ирж байгаа скриптер гэж орж ирсээр нэ үндсэн чадвар зөвхөн хоолон хошгож байдаг ч юм уу айгүй гоё. Тэрийг олж хараад яг зөв байранд чи яг энэ тал тохирж ингэж тавих чинь удирдлагын ажиллага байхгүй. Тэр хүн яг өөр одоо позишноор орж ирсэн байж болно. Тэрийг л зохицуулах гэдэг юм л да. Тэр миний харж байгаа юм л фидбек. Монголоор юу гэх вэ? Фидбек юу гэж орчуулах вэ? Одоо санал хүсэл. Санал хүсэлтийн юм да тий фидбек гэхээр санал авах юм аа. Төрөний хэлдэг шиг нөгөө нэг тууштай байх нь айгүй чухал. Тэгжиж тэр чинь тэр юмд дуртай жиж чинь жоохон шантараад дургах юм бол явахгүй шүү дээ тий. Тэн дээр нэмэх нь фидбек гэж боддог байхгүй юу? Тэгэхгүй фидбек бол бид яаж явах нь те хөндлөнгөөс та нар яхаар ийм хийгээд энэ коммент байчиж бид нар амьдах хэрэгтэй байхгүй. Тийм коммент орж ирэх би дуртай ягаад гэвэл шинэ үзэгчд орж ирж байгаа гэдэг байхгүй. Байнга л өө чи гоё шүү чиний хийсэн видео гоё шүү одоо юу гэдэг зарим контент хийж байгаа хүмүүс тэнд дундаа байгаад байвал тэр хүний сууг өснө дэвчихгүй байхгүй. Үгүй чи яхаар ингэж чиний хоолой чи энэ болохгүй байна. Нэг бол энэ ч байхгүй танах юу энийгээ засч гээд нэг коммент 10-аас дээш орж ирвэл тэр үнэн байдаг байхгүй. 1-2 бол байж болно те. Танах одоо энэ юугаа аудио очноод хөдөлгч чи ингээд дэжтэй гэдээ олон ирэлдэх юм бол тэрийг авах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нэ штэ тий. Тэгэхгүй байлаа. Энэ юга бид тий блок гэж бас болохгүй байхаа байна. Хит зүрэг ороод ирлээ. Блок гэдэг. Ер нь бол яг хөө ингээд хөтлөгч болоод яасан чинь бас түрүү хэлжсэн чинь анх тий. Ингээд эмэгтэй хүмүүс бол илүү эмзэг байх магадaltaй юм билэ. Тэгэл бас комментуудыг нь уншаад ой за юу гэж вэ гэлээ. Дэлхийн нийтээр л тийм байгаа. Солонгос, Америк бүгд л нэг нийт үзэгчтэй 10% чинь үгүйсээ харагдах байдал шин чанарт төвлөрч коммент бичдэг байгаа шүү дээ. Яасан чи эдийн гэлээ. Тэгэн барин байж бас үзэх гээд нь штэ. Тэгэхээр ингээд энийхээ сайжруулчвал үзмээр байна гэж бос зүйл нас таалагдаад байгаа байж бас. Тэгэхээр хувийнхээ хувьд бас ингээд юм өөр төрөө наахгүй байх сэтгэл зүйн чадамж хэрэгтэй байгаа. Өө тэр ингээд бүх юм наагаад байвал ингээд битүү ингээд нэг стикер цаас өөр чинь тойроод наац юм шиг болж нэг төсөлтөө. Тэгснэ сэтгэл зүйчин зүг болоход хичнээн наалдаг юмсан гусаал ундаг болох гэж тэ биеийн гадруу цэвэрхэн байлгаа тий. Оюун санаагаа дархлаатай бол тий. Тэр чинь л хамгийн чухал юм билэ. Шаналлах юм бол шаналлалыг дараагийн хамтаа зовчих واخгүй юу. Эртхэн тэрийгээ даваад орчвол эцүүч хамгийн хэцүүг ихлэ хичүүл гэдэг шиг тий. За сүүлийн асуултаа асуугаад тэгээ подкастаа ер нь л өндөрлөө нэлээд сонирхолтой яриа болж өрнөж байна. За сүүлийн асуулт маань ирээдүйд Ray Media маань, за кино задлан маань, Баатара маань өөрөө ирээдүйнхаа одоо 5-10 жилийн ч юм уу аливаагаар нарсан байгаа вэ? Тэн дээр яг энэ хийж байгаа ажил маань, салбар маань аль тишээ нууц бишэл явнаа гэж төлөвлөж байгаа вэ? Нөгөө нэг юу ирээдүйд зөндөө төлөвлөсөн байгаа. Бид нар хамгийн түрүүнд технологи хөрөнгө оруулж байгаа. Зөв товчгоноор их юм бол тэгээ маш их төлөвлөсөн байгаа. Тэгэхээр эн чинь би бас 100% одоо бизнес төр заавал байгаад байна гэсэн алба байхгүй. Энэ урсгалаараа дараагийн юмуудыг гаргана, өөрөө явах хэрэгтэй тийм. Байнгын надаас хамааралтай байж болохгүй байхгүй. Яг өөрөө явдаг болохын тулд юу хэрэгтэй тийм. Тэгэл ер нь л ирээдүйд технологийн бизнес рүү орж байгаа гэсэн. Бүх юм технологи руу болно. Тэнд л хамгийн одоо төлөвлөж чинь гэсэн. Товчгоноор тийм. 5 жилийн дараа ингээл бүх технологи суурилсан юм уу. Тэгээд дээрэс нь өөрөө байхгүй ч тэнд явж идэл тийм юм төлөвлөсөн л байгаа юм байна те. Face 5 дээр очиход. Тийм. Гэтэ өшөө ингээд салбарлал Ray Media Group гэдэг нэртэй компани чинь дахиад доор олон юмтай л болох нь л дээ. Тэ. Олон юм нийтгсэн салбар гэж гисэн. Салбартай байна. Гэтэ ер нь 2 жилийн дараа 3 жилийн дараа энэ контент бүтээгдэх чинь бүр шал ондоо юм болох гэж байгаа байхгүй. Бараг боддоор ингээд инфлюенсер гэдэг чинь бодит хүн байх шаардлагагүй болж байна тий. Заавал битээр байх. Одоо модулууд их гарч ирж байна тий. Тий. Ер нь технологи хөгжил асар урттай. Унтаад босоод тэр өөр юм болж байгаа байхгүй. Тэнд бэлтгэхийн тулд бид нар яаж survival хийж гарах юм тий. Тэр бүгдийг судалж байгаа. Тэр нэг юм чиг харцсан ш. За 5 жилийн дараа нэг юм болох юм. Юм өнөдрөх шиг байхгүй шүү дээ тий. Зя ингээд өнөөдрийн урилгыг маань хүлээж аваад
ирсэн. За бид хоёртаас маш гоё яриа өрнүүлээ. Дээрэс нь манай үзэгчдэд маш их зөвлөгөөнүүдийг өглөө тий. Тэгээд өөр одоо нэмж хэлээ гэж бодож байгаад хэлээг үлдсэн зүйл байгаа юу? Энийг юм бодогдтол ш та хоёр маань сайхан асуучлаа тийм. Манай яг подкастын яг зорилгыг маань анханасаа үзээд сонсоод орж ирсэн байх гэж бодож байна. Тэгэхээр илүү бид нараас цаашдаа дараагийнхаа подкастын дугаарууд дээр ийм үнцэг тал руу нас асуувал зүгээр юм байна гэсэн сэтгэл байх юм бол комментоор үлдээгээд өгөөсэй. Сая Батар ахын маань хэлдэг шиг санал сэтгэл фидбек маань үргэлж ингээд Q&A хатан шиг орж ирэх нь байна. Тэгэхээр бид эд ч бас сэтгэлээ маш сайн уншаад улам сайжруулад явнаа гэж хэлээ да. Төрөө нөгөө подкастыг ингэж орж ирж болохгүй гэж хэлсэн шүү дээ. Гэтэ одоо ингэж ороод ирчихье. За баярлалаа. Тэгээд цаашдынхаа амжилт ажилд нь маш олон зүйл төлөвлөсөн байгаа. Төлөвлөсөн бүх зүйлүүдийнхээ ард нь гараад магадгүй 5 жил дахиж уулзаад технологи энийг яриад байсан шүү дээ гэд хэдүүлээ хамт яриа сууж явахын төлөө тий. За ерөөл дотор шүү дээ. За амжилт хүсье. За баярлалаа.